Оройн дүргийн үзэгчтэй Улаанбаатар хотод 20 цаг 42 минут болж байна. За бид та бүхэндээ ээлжид хилцүүлгээ хүрэхэд бэлэн болоод байгаа. За манай өнөөдрийн хилцүүлэг бол цаг үе болон за энэ цаг үеийн асуудал дээр Монгол Ардын хувьсгал намын байр суурь гэсэн энэ хүү хилцүүлгийг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байгаа. За студид манай зочид ирсэн байна. За нийслэлийн Монгол Ардын хувьсгал намын дарга Эрдэнэжамын, за доктор Дулам сүрэн, за мөн Монгол Ардын хувьсгал намын ерөнхий нэрийн бичгийн дарга Тулга, за мөн доктор Хэрлэн, за Баян-Зүрх дүүргийн Монгол Ардын хувьсгал намын дарга Өсгөөер гэсэн ийм зочид оролцож байгаа. За ингээд дэлгэцэнд зочдынхоо танилцуулгатай бас танилцчаад студ дээр гээд уулзъя. За тэгэхээр өнөөдрийн хилцүүлэг бол цаг үеийн үйл явдал байгаа. Тэгэхээр өнөөдрийн хамгийн гол үйл явдал бол яхаарахгүй энэ дэлхийн нийтийг айлгаж байгаа. Дэлхийн нийтийг донцолгож байгаа коронавирус гэдэг энэ зүйл болчиход байна л да. Тэгэхээр энэ коронавирусын үед Монгол улсын эдийн засаг юуныгээ дагаад бас тодорхой хэмжээнд хямрал үүсэж байна. Сангийн сайдл хийлээд байна л да. Нэг их 80 төгрөгийн бараг алдагдал хүлээх шинжтэй боллоо гэдэг. За 3 сарын 2-ноос эхлээд нүүрс тээврийнхаа жолооч нарыг явуулж эхэлье гэх мэт ийм шийдвэрүүд эхнээсээ гарч ирж байгаа шиг байна. Тэгэхээр энэ үед эдийн засгийг ямар байдлаар яг ийм онцгой дэглэмийн үед эдийн засгийг түүнтэй уялдуулж одоо яаж хөгжүүлэх эрсдэлгүйгээр давах хэрэгтэй юм болоо гэдгээс яриад эхлэе. Тийм тэгэхээр одоо өнөөдрийн засгийн газар бол бас яг энэ ард иргэдийн эрүүл мэндийн хамгаалалт чиглэлээр бол бас тодорхой арга хэмжээ авж байгааг бас одоо юу гэдэг шүүмжлэхээсээ илүү авж байгаа арга хэмжээ нийт одоо монголчуудынхаа одоо сегмент болгонд хүрсэн нийт Монголын хүн болгоны ахуй амьдралыг тооцож үзсэн тооцоо судалгаатай ийм шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаасаа ер нь бол энэ вирусын тархалт дэлхийн нийтийн одоо төвшөнд нь аваад үзэх юм бол бас юу юуг хурдан бас дуусах шинжгүй байна. Тийм учраас одоо ирээдүйд дахиад 1 сар 2 сарын хугацаанд ямар одоо төсөв төлөвлөгөө зохиож ийн гэдгээ одоо ил тод бас ард түмэндээ мэдээлэх нь чухал байхаа гэж бодож байна. Коронавирус үед бол одоо хэд хэдэн хориог бол одоо олон янзын хорионуудыг хийж штэ. Тэгээ хорио тогтоож хөл тогтоож байна тийм ээ. Хичээл сургуулийг одоо зогсоож байна тийм ээ. Гэтэл энэ коронавирусын үед одоо энэ тархалтын үед бол одоо энэ цар тахлын үед зогсоогүй хэд хэдэн бас хүчин зүйлүүд байна. Энэ бол одоо таны яг хүндсэн сэдв буюу эдийн засгтай холбоотой энэ шийдвэрүүд дээр зогсоогүй их олон зүйлүүд байна. Тухайлбал одоо банкны зээлийн хүүт зогсохгүй байна тийм ээ. Түрээсийн төлбөрүүд зогсохгүй байна тийм ээ. Одоо ус дулаан интернет одоо үйлчлэгээний байгууллагад одоо байнга төлөгддөг тэр зүйлүүд бас зогсохгүй байна. Тийм учраас одоо энэ болгоныг яаж зохицуулах гэж байгаа юм бэ? Тэ? Энэ болгоныг зохицуулах яаралтай одоо судалгаа шинжилгээний багаа гаргаад шийдвэрүүдээ гаргахгүй бол энэ маань эргээд одоо энэ коронавирусыг өнгөрөхөд бол одоо Монгол улс хичнээн одоо ажлын байраа алдах юм. Хичнээн хүн одоо зээлээ төлж чадахгүй тийм ээ. Хүнд нөхцөл рүү орох юм. Тэгэхээр энэ болгоныг л тооцож шийдвэр гаргахгүй бол зөвхөн одоо хөл хорой тогтооснороо зөвхөн иргэдээ одоо юу гэдэг ямар ч үйлдэл хийхгүйгээр сул зогсооснороо одоо асуудлыг шийдэж гарна гэдэгт бол бас эргэлзэж байна л да. Тэгэхээр өнөөдөр гарч байгаа шийдвэрүүд дээр бас шүүмжлэхэр гэдэг юм уу зүйлүүд бас их байна. Манай ахын аливаа асуудлыг цогцоор нь авч үзэхгүйгээсээ болоод одоо бас тийм жоохон дутуу ботсон гэх юм уу ийм зүйлүүд гаргаад байна. Тухайлбал одоо цагаан сарыг зогсоож байгаа шийдвэр шүү дээ. Цагаан сарын үеэр ялангуяа хөл хорой тогтоож байгаа шиг байна тийм ээ. Тэгэхээр хөл хорой тогтохдоо улс хооронд хот хооронд автозамаар буюу машинаар явж байгаа, вагоноор явж байгаа хөл хорой бүгдийг зогсоож байгаа юм шиг. Гэтэл одоо агаарын тээвэр зогсож байгаа мó гэхээр үгүй байгаад байдаг. Гэхдээ тэгээд агаараар дамждаггүй, агаарын тээврээр явхлаар коронавирус дамждаггүй. Харин яах нь вэ? Галт тэргээр юм уу одоо машинаар явхлаар дамждаг вирус юм чинь.
Ингээд их ойлгомжгүй зүйлүүд буюу дутуу ботцсон бас нэгэн зүйлүүд байгаа учраас энэ дээр бас манай одоо энэ шийдвэр гаргаж байгаа улсууд маань яаралтай бас бодох хэрэгтэй баха. Тэгэхээр энэ дээр бид нэр санаа аваасаа гэсэн үднэс л энэ одоо зүйлийг бас анхааруулж хэлмээр байна. За эдийн засгийн өнөөдөр бол одоо Монгол улсад хамгийн их одоо ярьж тулгамдж байгаа асуудал бол вирустай холбоотой асуудал байна л да. Тэгэхээр яг би эдийн засгийн чиглэлийн мэрэгжлийн хүний хувьд бол ер нь улс орнуудад яг ийм үед авч хэрэгжүүлдэг арга хэрэгслүүд их байна. Сая одоо жишээлбэл эдийн засгийн чиглэлээр ямар арга хэрэгслүүд авах гэж байгаа нь өөрөөр хэлбэл одоо тэр гамшигын төлөвлөгөөтэйгээ улс орныхаа эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн одоо энийг давж гарах вэ гэдэг ийм наривчлан төлөвлөгөө гаргах талаар одоо эдийн засгчид, судлаачид ер нь бол засгийн газар их хандж байна л да. Тухайлбал саяхан одоо худалдаа аж үйлдвэрийн яамнаас бас өөрөөр хэлбэл энэ одоо давцсан хүчин зүйлийн үед хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг одоо засгийн газар хамтарч гаргаач тий. Мэргэжлийн хүмүүстэйгээ хамт сууж энэ төлөвлөгөө гаргая гэсэн энэ саналууд бол их явж байгаа. За энэ саналууд бол ер нь цаг үеийн улсын их чухал асуудал мөн гэж би үзэж байна л да. Тухайлбал одоо хамгийн сүүлд авсан мэдээгээр бол хятадын томоохон банкнууд яг энэ үед жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийнхаа зээлийн хүүгэнд тэглэж байна. Хэсэг хугацаанд. За өмнөд Солонгост бол сая зөвхөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулаад 500 сая вооны ингээд хөнгөлөлтэй зээл гаргаж байгаа жишээ нэ тэ. Энэ бол ер нь яг иймэрхүү арга хэрэгслийг Монгол улсад хийж хэрэгжүүлэх талаар нь ярихгүй байгаад бид нар бас жоо эргэлзээд байгаа. Яагаад тэгэхээр сая өөрөө ярьж штэ үнэхээр тий одоо зөвхөн нэг өдөр ихэд нүүрсний одоо экспортоос 200 тэрбум төгрөг алдчихсан штэ. Хэрвээ ингээд цаашаа өргөжлүүлээд явах юм бол биш одоо нэг сар өргөжлүүлээд явах юм бол манай одоо энэ эдийн засгийн ялангуяа экспортын хэмжээнд бол их хэмжээний алдагдал үүсэх юм байдал үүссэн. Тэгэхээр одоо бол сүүлийн үед эдийн засгт хэлээл байгаа. Өөрөөр хэлбэл одоо Монгол улс яаралтай төсвийн тодтолцоо хийгээч гэж тэ. Тэр дөрвөн энэ жилийн төсөв бол маш их хэмжээний алдагдaltaй. Өөрөөр хэлбэл 1.9 их 80 төгрөгийн алдагдaltaй ийм төсөв баталсан. Тэгэхээр энэ төсвийн тодтолцоо яаралтай хийж өөрөөр хэлбэл одоо хөрөнгө оруулалтын одоо зардлуудаа танах те зөвхөн 2020 оны төсөв дээр засгийн газрын зардал хэд 1.2 их 80 байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл дэвчиж болох зардлуудаа танах те одоо хөрөнгө оруулалтаа төр зогсоох энэний оронд нөгөө жижиг дунд үйлдвэрүүд дэмжих те түрээслэгчид одоо бизнес эрхлэгчид ялангуяа энэ бол ер нь жижиг дунд бизнес эрхлэж байгаа хүмүүс маш хүн тусгаар байгаа учраас бид бол одоо мэдээж энэ эрүүл мэндийн чиглэлийн юмыг бол авч явж байгаа арга хэмжээтэй уялдуулаад улс орн бол нийгмийн эдийн засгийн юм шинжтэй бас төлөвлөгөө гаргацгааруулаа ярих хэрэгтэй гэж үзэж байгаа юм л да. За энэ коронавитой холбоотой өөр хариулттай хүн байгаа бол байхгүй. Байхгүй. За. Одоо 3 сарын 31 хүртэл ерөнхийдөө сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаануудад ингээд хаагдчих шиг байна тийм ээ. Тэгэхээр энэ бол ер нь корона энэ халдвартын өвчний улмаас бидний амьдралын тэгээ тогтсон хэм маяг их өөр болж байна л доо. Өнөөдөр яах аргагүй хүүхдүүд нь сургуультай явахгүй, цэцэрлэгтээ явахгүй. За яг энэ үед нь ээж аав нь яаж өөр хүүхдээ орон гэртээ бас хараа хяналттай үлдээх үү гэж асуудал гарч ирж байна. За одоо ингээ 3 сарын 31 хүртэл хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ явахгүй болохоор нөгөө сургалтын нэг төлөвлөгөө хөтөлбөр гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хөтөлбөрөө яаж нөхөж гүйцэж үзэх үү гэж асуудлууд гарч ирж байна. Тэгэл энэ ер нь их бидний амьдралын хэвийн тогтсон хэв маяг бол маш их өөрчлөгдөж байна. Нэг талаас нь харахад бол энэ бол биднэрт одоо амьдралыг өөрчлөөд ингээд яахан бас нэм төвхтэй, дарамттай байдал үүсгэж байгаа юм шиг боловч бас ахаад энэ одоо 3 сарын 31 хүртэлх хугацаанд яаж бид нар үр хүүхдээ анхаарах вэ? Яаж гэр бүлийнхаа хүрээнд үр хүүхдийнхаа хүмүүжил сургалтын дээр анхаарах вэ? Эцэг их нь яаж үр хүүхдтэйгээ ажиллах вэ? Тэ? Бас ийм нэг талаасаа бас боломжийг олгож байгаа юм шиг бас харагдаж байна л да. Тэгэхээр энэ сөрөг имийг бид нар эерэг болгож харах. Энэ сөрөг одоо энэ одоо 3 сарын 31 хүртэл яг энэ байх энэ хугацааг яаж бид нар гэр бүлийнхаа хүрээнд тийм ээ улс орныхоо хүрээнд энэ нийгмийн хүрээнд эерэг сайнараа энэ бас энэ хугацааг ашиглах вэ гэдэг дээр бас бид нар бүгдээрээ бодмоор байгаа байхгүй юу. Би бол сая одоо ингэ эдийн засгийн яриаг сонсоод анзаараа сууж байхад энэ бол одоо нэг онлайн худалдаа эрхэлдэг хүмүүс бол энэ дээр үстэй толгойн ажиллаж байгаа гэж би бодож байна. Тэр тэргүй техник технологи хөгжсөн энэ цаг үед тийм ээ одоо онлайн худалдаа гэдэг юм бол магадгүй бизнес эрхэлж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг нэг тийм хориглохгүй байх л да. Тэгээд дээр нь одоо техник технологийн дэвшил хөгжсөн одоо энэ цаг үед чинь хүүхдийг сургах тийм үү. Энэ тухайн асуудал дээр бол бас л бид нар энэ одоо яаж зайнаас сургах вэ? Яаж бие даад сургах вэ? Энэ арга зүйгээ боловсруулахад бас боловсролын салбархны өмнө бас нэг тийм шин
одоо арга замыг хайсан ийм юмыг нээж байгаа гэж би бодож байна. За тэгээ дээр нь би одоо хэвлэл мэдээллийнхэн яг энэ цаг үе дээр яаж нийгмийг бас соён гэгэрүүлэх вэ? Тэ? Ийм амьдралын хар бараантай ийм одоо жаахан бас энэ халдварт өвчнөөс айсан сэргийлсэн болгоомжилсан энэ цаг үед бас нийгэмд одоо дандаа бас энэ буруу мэдээлэл өгөхөөс илүүтэйгээр одоо бараа мэдээлэл өгөхөөс илүүтэйгээр бас яаж нийгмийг соён гэгэрүүлж гэр бүлээрээ байгаа энэ цаг хугацааг нь ашиглаж нийгэмд сайн одоо соёлын үрийг тарих уу гэдэг дээр бас хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн бас бодож байгаа гэж би бодож байна. За баярлалаа. Тэгэхээр цаг үе үйл явдал бол яхахгүй коронавирустэй холбоотойгоор бид нар бол энэ хилцүүлгээ бас эхэлж байна. За гэхдээ 2020 он бол монголчуудын хувьд бол маш том сонголтын жил гэж ойлгож болох байх. Улсын хурлын ээлжид сонгуул 7 удаагийн сонгуул явагдана. Тэгэхээр энэ сонгуультай холбоотой зүйл бас ярихаас өөр аргагүй болж байна л да. Та Монгол Ардын Хувьсгалт нам бол улс төрийн бас нэг том нам хүчний хувьд бол сонгуультай холбоотой асуудал бол яригдахаас өөр аргагүй бол. Тэгэхээр сонгуулийн хуультай холбоотой, сонгуулийн энэ тойрогтой холбоотой асуудлууд яригдаад эхэллээ. Сонгуулийн хуулинд сонгох хэрэг зөрчигдсөн гэдэг асуудал яригдахтай зэрэгцээд сонгуулийн тойргийг байгуулах нэг асуудал ингээл яригдлаа. Тэгтэл нийслэлээс мандатыг нь аваад нэг тойрогтой хөдөө орон нутгийн тойргийг хоёр тойрогтой мандаттай болгож ийн гэх мэт. Арс намаа санал гарч ирсэн л да. Орон нутгаас нь аваад орон нутгийг нь олшруулж болдгоо юм. 3 мандаттайг нь аваад 2 болгож болдгоо юм гэдэг зүйл яригдчихсан. Тэгээ эрх хэрэгчд ингэ шийдэж байна л да. Энэ дээр одоо ямар байр суурьтай вэ? За Эрдэнэчийн дээр бас. За би бол бас өмнө нь байр суурь илэрхийлж ирсэн. Одоо жишээ нь Хөвсгөл аймаг, Хинтээ аймаг, тэ одоо Ховд аймаг гэх мэтээр ингээд олон 3 мандаттай аймагуд бол байгаа юм. Тэгээ эднэрээс бол цөөлөд 2 мандаттай болох бол боломж байсан. Гэтэл энийхээ хариултыг болохоор хүн амынхын тоог бол харьцуулж үзээд ингэ шийдэж байгаа маа гэж хэлсэн. Гэтэл бол харамсалтай нь одоо Сонгон хайрхан дүүрэг, Баян зүрх дүүрэг, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн аль нь ч гэсэн эдгээр аймагуудаас хамаагүй олон хүнтэй байхгүй. Тэгэхээр хэрвээ хүн амынх нь одоо тоог, сонгогчдын тоог нь харьцуулж үзсэн бол уг нь Улаанбаатар хот дээр ахаад бараг одоо 6-7 мандат нэмэх хэрэгтэй байсан юм аа. Тэгэхээр энэ бол үндсэндээ одоо ямар ч улс төрийн хүчин бол өөрөө өөртөө ашигтайгаар сонгуулийн хуулийг өөрчлөх гэж оролддог, тойргийг өөртөө ашигтайгаар зохицуулах гэж боддог. Тэр л нэг одоо зан үйлийнх нь нэг. За энэ бол хизээ гардаг зан үйл юм гэхээр сонгогчдоосоо айгаад сонгогдохгүй байх магадaltaй маа гэж үтсэн үедээ бол ингэж тойргийн одоо шудраг ус байрлалыг бол хийдэг. Тэгэхээр өнөөдөр бол одоо хөссөн үсэг ардын нам бол ард түмэнд бол ямар дүн тавих бол мэдж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан, тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэд Монголын төрөөс ер нь идэж ууж тонуулж дээрэмдэлгүй сан бол ерөөс үлдээгүй. Харамсалтай нь тэр бүх санд нь дандаа их хурлын гишүүд сайднаар холбогдсон. Өнөөдөр чинь манай намын одоо үзээ сайхан докторийн одоо нэг одоо гаргаж тавьсан одоо мэдээлэл байсан. Нэгхэн жидүүчний мөнгөөр мөн үү? Ганцхан одоо тэр юм төгрөгөөр өнөөдөр чинь оюутны үйлдвэрүүд байгуулад ажилд оруулсан байсан бол Монголын маскны хэрэгцээг 3 өдрийн дотор оёх байсан юм билээ. 3 өдрийн дотор бүх маскны хэрэгцээг хангана. Тэгэх юм бол одоо яг таны одоо зүүж байгаа шиг юм маскыг бол жишээ нь одоо манай хүмүүс төрийнхөө цахилгаар оёод айх аюулгүйгээр бүгдээрээ маска зүгд ингээ явж явах байсан. Тэгсэн бол өнөөдөр бид нар гаднаас юм уу зах дээрээс маск шагийн үнээр хайж явахын оронд бүх одоо эрсдэлтэй бүлгийн хүмүүс ахмадуудтай, хүүхдүүдтэй ер нь бүх Монголын хүмүүст бол маска үн төргөө тараачаад за та нар маань маскаар өөргөө сэргийлчлээ. Монголд одоохондоо вирус орж ирээгүй байна. Тайван амгалан байцгаа цагаан сараа хийцгээгээд уг нь төр засан сууж явах хэрэгтэй байсан юм аа. Тэгэхээр одоо бол яагаад ингэ төр засан ингээд айж сандраад тийм арт түмнийгээ айлгаад энэний цаана бол ард иргэдийн амьдрал баг коронавигоос илүү одоо ядуурлаасаа болоод сүрч хэмдээнд очиж штеп. Өнөөдөр мэддэхгүй байгаа ч гэсэн тэг өнгөрсөн сараас эхлээд халагдсан хугацаанаасаа өмнө одоо юу гэдэг ажлын байрныхын цомготгол маягаар орсон хүмүүс зөндөө байна штеп. Тийм 5 ажилттай хүн 2-ыг халж гин 10 ажилттай хүн 6-ыг нь халж гин тэг коронагийн вирус эдгэрчлэж байгаа. Энэ хооронд чинь хүмүүс уг нь амьдрах ёстой штеп. Тэгэхээр одоо энэ одоо өвчин бол удахгүй мэдэгдэнэ. Бидний хэлж байгаа үг бол энэ засаг төрийн оройроо удахгүй орох бах. Ягаад гэвэл хүн гэдэг чинь штэ ажил хийж тэрнийхээ цалингаар амьдрдаг. Ийм одоо аюул осол бол тэртээ тэргүй олон удаа тохиолдно. Тэр энэ болгонд засаг төр ард иргэдэд айлгах, тэ сүрдүүлэх байдлаар биш харин ажилтаа орлоготой байлгах байдлаар ингэж ажиллах хэрэгтэй. Үнэхээр халдвар тархаад аюулын төвшөнд очсон болвол тэ хөл хороо тогтоогоод харин яг манай тулгаа даргын манай намынхны гаргаж байгаа санал шиг та нар гэртээ суужээ бараа таваараа ахиухан нөөцөлж ав
Тэрний чинь төлөө мөнгө өгье гэдээ ингээд сууждаг байхгүй. Тэгэхэд л одоо мөнгөний чийдсэн юм байхгүй, ажлын чийлгсэн юм байхгүй, масагч тараасан юм байхгүй, зүгээр л гэр гэртээ зүгээр байцгаач. Энэ бол ерөөсөө төр засгийн шийдвэр биш. Энэ бол зүгээр л дээрлэхүү, өнгөрөө ойлгон бодлогогүй хүмүүсийн шийдвэр болж харагдаад байгаамаа. За энэ асуудал дээр бас нэг дүүргийн нам хариуцж байгаа хүний хувьд одоо ямар бэрхшээлүүд байна? Тухайлбал одоо мандат, нийслэлийн мандат багасч шүү дээ. Тийм. Тэгээд манай Баян зүрх дүүргийн хувьд бол ер нь 5 мандаттай. Ер нь бол уул нь 6 мандаттай. Тэгээд нэг нь одоо орон нутг руу зээлдүүлсэн гэх юм уу? Үндсэн хуулиар зөрчсөн тийм үйлдэл байгаа л да. Зээлдүүлнэ гэж хэлж байгаа. Энэ удаагийнхаа тогтолцоог бид нэг шийдэж байгаа. Тэгээд би энэ түрүүчийн бас нэг урд 10 сард өнгөрсөн оны 10 сард орохдоо хэлцүүлэх хийжсэн. Бид нар энэ аргаа барсан л да. Ер нь гайхширлаа барсан. Яас нүүхэр ингээл туршаад үзээдсэн те. Одоо та нар бол одоо цаг үеийн асуудлаар бол байнга анзаарч түгэж идэг хамт олонны хувьд бол мэдчихэж байгаа. Ингээл ямар сонгуулийн тогтолцоо байх вэ? Холимог байх уу, мажоритар байх уу, профессионал байх уу гэл олон төрлөөр туршиж үзэн. Тооны ангийнхныг нэлээд бол 2 сар гарan суулгасан юм биш үү гээл. Тэгээд суулгаж үзэж байгаа том тойрог зүгээр гэж үзсэн. Том тойрогдоо орон нутгаас илүү санал авна гэж утсан. Энэ хүмүүс бол би ер нь миний өөрийн энэ байр суурь. Энэ одоо төр засаг барьж байгаа Монгол Ард намынхан бол иргэдээ бодсон юм уу? Ард түмнээ бодсон биш. Зөвхөн өөртөө бодсон л үйлдэл гаргадаг. Үндсэн хууль баталж байгааг нь хар. Шинжилж байгааг нь хар. Зөвхөн өөртөө ярих мэдлэг. Сонгуулийн хууль явуулж байгаа нь тогтолцоог нь хар. Нийт хүн амынхын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод байж хахад эндээс 20 эдхэн хүн гаргах зорилттой орон нутг руу томилж явуулж байгаа. Яг газар нутгийн хэмжээг иргэд тайлбарлаж байгаа бол энэ үл үндсэн хуулиар зөрчиж байгаа. Тэгэхээр ер нь юунд тодорхой байх хэрэгтэй юм бэ гэхээр зүгээр л иргэдэд бодох хэрэгтэй. Коронад айрч тэр иргэдэд бодох хэрэгтэй. Аливаа одоо бэрхшээл цаад одоо тодгор учрвал одоо бэлэн үү гэдэг нь үүн дээр харагдчихэв тийм үү. Зүгээр гэр гэрт нь хорихоос өөр илүү юм хийж чадахгүй байхгүй юу. Энэ дээр ямар ч бодлого байгаагүй, ямар ч бэлэн байдал байгаагүй. Улс орон гэдэг бол байнгын сонор сэрэмжтэй. Одоо хэлийн цэрэг шиг байх хэрэгтэй. Ард түмнийхөө өмнөөс төрүүлж, бодож сэтгэж тэднийхээ өмнөөс байх хэрэгтэй. Сонгуулийн тогтолцоон дээр хүртэл зөвхөн өөртөө л бодож байгаа. Яаж ахиж энэ 20 оны сонгуулиар чадан ахыг суудлаа авч үлдэх үү те? Яаж эдгээр бол хизээч одоо ахиж 65% олох болно гэж бодохгүй байгаа. Би тэрийг бол одоо үзмэрчиг мэдчихэв. Энэ хүмүүс юу бодож ийн вөхөр яаж игээд энэ хідээс арай олон болоод ахаад өөр намтай эвсэх талын л юм бодож байгаа. Тийм гэж санснаар зоргоор болдоггүй юм аа. Одоо ийм дам сураг ярианд байна. За чи одоо сонгуулийн дараа сайд болно. Чи хотын намыг аавна. Чи тэгнэ гэд ингэ яваад байгаа байхгүй юу? Эдрийг ер нь яг хин ахиж сонгоно гэдэг байгаа. Одоо нөгөө юу гэдгийг юм те одоо нэг сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэдэг шиг одоо гэж орчуулах юм уу юу гэж орчуулах нэг юм нийтэмтэй өөрсдөө одоо бүр ялан илүү гарна гэдэг бүрэн ихтэй байгаа юм боловсралгүй мэдлэггүй хичээлгүй зүтгэлгүй мэдрэмжгүй аливаа эрсдэл бэлэн биш өөрсдөө харуулж байгаа байхгүй юм бэлэн 300 мянган өрдөр бол хараа сууж штэ энэ ч юунд байх юм ерөнхий сайдаас авахлал харалтай үндэсний эдгээр байдлын зөв шийдвэр гаргадаг юм бол их хурлаар яах юм энэ гурван нөхөр шийддэг юм бол тэгэд их хурлаар яах юм ингэж болохгүй. Тэгээд одоо манай Баян зүрх дээр ч гэсэн ирж байгаа одоо энэ жидүүд холбогдсон хүмүүсийг бол чи энэ удаад гарахгүй хаа байж чам тэр сайдыг үгнэ. Эдрийг ер нь яг хин ахиж сонгоно гэдэг байгаа. Ингэх тусам нь ард түмэн өнөөдрийн нэг 6-7 сонгуулийн явцыг харахад бол ер нь өөрсдийнхөө зохиосон дүрмд өөрсдөө л ундаг юм билий. Энэ томсгосон тойрогтой эдгээр өөрсдөө л унана. Өөр унах юм байхгүй. Монгол ардын хувьсгалт нам бол энэ дээр бол онц ач холбогдолтой маш одоо шинэлэг, санаачлагтай, бодлоготой оролцож энд бол ялт байгуулна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Ингэх тусмаа энэ хүмүүсийг бид нар далаар нь цэвэр тавина гэдэг имийг явж Монголын хөгжлийн хувьсгалыг авчрах ёстой гэж хэлмээр байна да. Тэгэхээр сая хэлж ин л да. За чи сайд болон чи тийм юм болно гэдэг. Аллаагүй бавга арьсыг 10 хуваана гэдэг шиг аль хэдийн төлөвлөсөн юм зүйл байна. Нөгөө 60 тэрбумын схем дахиад үйлчлэх юм биш үсттэй. Ард иргэдийг саналыг нь худалдаад авчих юм биш үсттэй. Ирэх өргөчд нөгөө хар хайрцаг хар машинаараа сонгуулийн саналыг өөрчлөх юм биш үсттэй гэсэн юм хүлээлт хардталт байгаа шүү. Тодруулах хэлж хөө. Ер нь бол ийм юм бэл. Сонгуулийн санал одоо өгөх үедээ иргэд маань зүгээр л ингэ савж өгөх хэрэгтэй. Ер нь сая 65 суудлаа өгдөг бол маш зүг байхгүй юу? Уулыг нураа усыг эргүүл хүч өгж байгаа байхгүй юу? Та нар одоо л юм гэдэг. Бид нар та нарт итгэлээ. Ардсан нам 12 оны сонгуульд ялаад гарч ирэхдээ яг цэцэг ургуулаад зам тариал те өөрөөр бол хин ч юм хийх байхгүй дээ. Одоо нэг 1.5 тэрбум долларын Чингис самурай бонд оруулж ирээд хийж мөнгө нь байж байгаа юм чи хийн.
Тэгээд эцсийн бүлэгт яг сонгуульд өгөхөд санал өгөхөд болсон чи тэр яг эсрэг дээр эрдэнэт 49% мууш бас нарийн ярил болсон юм биш. Эрэг кармаг авахд үзсэн чинь нэг төрөгч байгаагүй л баггүй юу. Тэгэл хүмүүс за энэ өстө бүтэхгүй юм байна гэд саваа 65 суудлын хөд өнөөдөр яаж итгэлийг хөсөрдүүлж байна. Мие гомбын их бол ухнаагүй хөрсөх болж хэрэлдэл дуусчих واخ. Одоо ингээ 3 4 сар үлдлээ. Бид нар хэрүүл шоу үзэх гэж энэ хүмүүс сонгоогүй байхгүй юу? Бид нар хөгжил дэвшээд иргэд сайхан амьдрах гэж хүссэн байхгүй юу? Одоо жинхэнэ юм гээд гэсэн ч байхгүй. 3 жил гараа хэрүүл хийгээд эдний шоу бидэрт хэрэггүй. Маргааш бид нар ахаа сонгуулийн дараа мөнгө тараа, ахаад нэг сар гарan сайхан худалдан авалт явагдаад ахаад 3 жил гарan 10 сараа гээд ахаад гоосоо явах юм уу? Тэгээ бид нар харамсаад өнгөрсөн байна. Ахаад бид нар яг ингээд дараагийн сонгуультад тулахад бид нар бүшээ бүр айгүй хэцүү болсон байх болно гэдгийг хэлсэн. За хэрлэн доктор энэ дэр сонгогчийн боловсролын тал дээр та ямар бодлоо? Тэгэхээр энэ дээр ер нь сонгуулийн хууль гээл сая одоо батлагдаад гарсан. Тэгээд сонгуулийн хуулийг хүмүүс яг одоо төрийн эрх барьж байгаа нам өөрийнхөө эрх ашгийг хамгаалаад сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оруулаад өөрсдийнхөө сонгогдох эрхийг баталгаажуулаад яваад байгаа юм бэ гэдгээр хүмүүс тэр болгоныг анзаарахгүй байгаа дах шиг байна л да. Тэгэхээр сонгуулийн хууль гэдэг бол зөвхөн улс төрийн номуудад хамаатай тий эсвэл одоо сонгуульд нэр дэвших гэж байгаа хүмүүст хамаатай ийм л одоо хууль юм шиг гэж бодоод байна. Гэтэл эн чинь болоод ирэхээр энэ Монголын 3,300,000 хүн бүгдээрэнд нь хамаатай сонгуулийн насны бүх хүмүүст бас хамаатай хууль байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол сонгуулийн хууль гэдэг бол ердөөсөө ирэх барьж байгаа энэ улс төрийн хүчнийхэнтэй хариуцлага тооцох. За тэгээд тэднээс нэг улс төрийн одоо эрх мэдлийг улс төрийн төр барих одоо эрх мэдлийг сонгуулийн саналын үндсэн дээр улс төрийн өөр хүчинд шилжүүлэхийн харилцааг зохицуулж байгаа л юм хууль шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бид нар бүгдээрээ бас харж анзаарч явах хэрэгтэй хууль. Тэгээ би одоо сонгуулийн хуулийн одоо бид нар бас энэ шинэ гарсан хуулийг бол манай намынхан бас бүгдээрээ үзэж хараад судалсан. За энэ дээрээс бид нар нэг юм анхаарсан юу вэ гэхээр сая өөрөө тойргийн тухай ярьж байна. Тэгэхээр тэр улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн тэр 4-3-т нь байгаад байгаа л да. Одоо нэг мандатаас одоо нэг мандат одоо нэг тойрог олон мандаттай байх ийм санаа орж ирсэн. Тэгээд нэг мандат одоо нэг тойрог олон мандаттай байна гэсэн энэ санааг оруулангуутлаа нөгөөд одоо тойргийн хуваарлтыг заримыг нь одоо олон болгоод тий нэг байсныг нь олон болгоод одоо олныг нь цөөхөн болгох жишээтэйгээр ийм өөрсөндөө нийцүүлээд ийм хийгээ явчихсан. За тэгээд энэ хуулийн дээрээс ингээ хараад байхад одоо жилийн жилд жилийн одоо сонгуулиас сонгуульд дандаа нэг зөрчлүүд гардаг шүү дээ тийм ээ. Одоо мөнгө тарааж байгаа баригдлаа л гин тийм үү царцаа нүүлгэлээл гин өгөөл яг сонгогчийн санал өх үйл явцад нь ингээд нөлөөлөд байна тий хайрцгалж байгаад хүмүүсийг хэсэг хэсэг бүүнөр нь оруулж байгаад тэгээд одоо саналыг нь бүүнөр нь өгүүлээд тэгээ гараад ирэхээр нөгөө цагаан хуудсыг нь аваад мөнгөөр үнэлж аваад байна гэл айгүйх олон зөрчлүүд гардаг. За бид нар ерөө санаж байгаа бол 2016 оны сонгуулиар тэр нэг сүрхийн эмэгтэй байсан тэр увсын өөрийнх нь гэрт нь орж ирээд одоо байрыг нь түрээсэлж одоо түрээссэн гэсэн гэрээ хийж байгаа 100,000 төгрөг өгөх гэсэн тэрийг нь бүр хаалга үдэ хааж агаад энэ надад мөнгө өгж миний саналыг авилгадаж авах гэлээ гэдээ одоо ингээд сошиалар ингээд мэдээлэл тавьж ирсэн. Тэр бол үнэхээр одоо тэр хүнээс бид нар бол бас тэр хүний шудраг ийм хариуцлагатай байдлаас бид нар үлгэр авмаар байгаа байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү алдаануудыг энэ шинэ хуулиараа яаж зохицуулах гээд байгаа юм бол үнэхээр энэ шинэ хуулиараа сонгогчийн эрхийг хамгаалсан тий сонгуул яг шудраг байх тэр нөхцөлийг бүрдүүлсэн тэр царцаа марцаа энэ бүх юмыг зохицуулах тийм одоо заалтууд орж ирв үү хангалттай орж ирв үү гэж тайсан л да. Байхгүй юм билээ. Үзээгээч байхгүй юм билээ. Сонгуул ярьсан дээр намын гинсэкээс нэг зүйл асууч. Арслан намтай эвсэх гээд байна уу? Арслан намтай ойрын үед Монгол Ардын Хувьсгалт нам их уулзаж байна гэсэн шуумууд бас их яваад байна л да. Тэгэхээр магадгүй бас улс төрийн хоёр том нам хоорондоо эвсэж энэ сонгуульд оролцох гээд байна уу гэсэн асуулт байх шиг. Энэ дээр бол маш товчхон хариулчих үгүй. Тийм байхгүй. Ер нь өөр Монгол улсад бас улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа аливаа улс төрийн хүчинтэй уулзах ярих зүйлүүд мэдээж байна. Тэр нь гэхдээ юу гэдэг шууд эвсэх гэдэг юм аль эсвэл хойволдох гэдэг юм тийм зүйл биш баг. Зүгээр мэдээж одоо нөгөө бидний эсрэг гэдэг юм уу өөрсдөө одоо төрийн эрх мэдлийг хамгаалж үлдэхийг үлдсэн нөхдүүд маань одоо янз янзын цуу тарааж байгааг бол бид нар үгүйсэхгүй. Гэхдээ маш тодорхой хариулж тийм бол байхгүй. Харин Монгол Ардын Хувьсгалт нам бол бас бидний зорж байгаа зарчмын одоо зорилтууд Монгол Ардын Хувьсгалт намын одоо дэвшүүлэх мөрийн хөтөлбөр үзэл баримталтай одоо ойролцоо байдаг намуудтайгаа эвсэл байгуулж орно. Бид бол эвсэл байгуулж орж олон холох одоо ийм зорилготой ажиллаж байгаа улс төрийн хүчин. Тэгэхээр тэрийг маань одоо юу гэдгийг саармагжуулах тийм ээ. Бас тийм зорилгоор бас аливаа тийм үйлдэл хийж яхахыг бол
одоо үгүйсэхгүй тийм үйлдэлүүд одоо гарсан шүү дээ. Тэгээд энэ сонгуулийн хуулийн юун дээр бол одоо сонгуулийн хуулийг хийхдээ та одоо нөгөө тойргийн квотын асуудлыг ярих шиг болоо тий. Тойргийн квотоос гад маш олон асуудлууд энэ хуулинд байгаа юм. Ер нь үндсэндээ Монгол улсад төрөө байгуулахад тодорхой одоо юу гэдэг асар их мөнгөний санхүүгийн чадамжтай хүн байхгүй бол их хурлд өрсөлдөх юм шиг болцоог болсон. Өнөөдөр одоо статистикийн ерөнхий газрын гаргаж байгаа албан ёсны мэдээгээр дундад цалинч нэг сая 100 сая юу те сая төгрөг болсон байгаа те. Тэгэхэд сонгуульд одоо улсын аудит ерөнхий газраас ирүүлсэн одоо санал дээр нэг тойрог дээр 400-ээс 600 сая төгрөг зарцуулна гэж. 400-ээс 600 сая төгрөг нэр дэвшигч зарцуулахаар байна гэдэг саналыг ерөнхий аудитын газраас оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл зардлын хэмжээ тогтоож орж ирж байна. Нэг улс төрийн намаас 5.6 тэрбум төгрөг зарцуулаа гэж орж ирж байна. Тэгэхээр ч одоо энэ нөгөө Монголын төр ямар мөнгөөр, хэний мөнгөөр байгуулагдах юм. Энэ эрдэмтэн докторууд тийм ээ төрийн алба хийгээд явж байгаа. Монгол улсаа гэж бодож байгаа энэ одоо их олон оюун ухаан, энэ олон одоо эрдэмтэн судлаачид энэ хүмүүс маань, шудраг хүмүүс маань яаж энэ их мөнгийг давж орж ирэх вэ? Тэгэхээр нөгөө асар их хэмжээний мөнгийг төрөөс одоо ямар нэгэн байдлаар өөртөө зовчулж авсан, гулгуулж авсан энэ хүмүүс бол сонгуулийн хуулийг хийхдээ хүртэл одоо ийм хэмжээний зардал гарахаар тэгээд тэрийг бол ерөнхий аудитын газраас бас дээд хэмжээ гэдэг маягаар оруулж ирж байгаа нь бол мөнгөгүй бол та Монголын улс төрд хэрэггүй, мөнгөгүй бол та Монголд одоо хин жишээ гэдэг ийм л одоо зарчим яваад байгааг илэрхийлж байгаа. 5.6 тэрбум төгрөг гэдэг чи одоо нэлээд хэмжээний мөнгө тийм ээ. За 600 сая төгрөг бодох юм бол одоо нийслэлд бол ер нь 600 сая төгрөг зарцуулахаар улсын одоо аудит ерөнхий газраас санал оруулж ирж байгаа гэдэг чинь дундад цалин 600 хүний дундад цалин сарын цалин зарж иж одоо их хурлд зүгээр одоо материалаа таргаад хүмүүсээ ажиллах нь байна шүү дээ тийм. Тэгэхээр эн чинь эргээд яаж юм гэхээр Монголд нөгөө нэг мөнгөтэй хүн мөнгөгүй хүн гэдэг өдөөс хоёр бүлэгт хуваачиж байгаа. Төрөний биний хэлсэн жишээ одоо эдний маань хийж байгаа зүйл гэхээр шинийн нэгний өдрөөс эхлээд шинийн 4-ний өдөр үү те 23-наас 27 гэсэн байна. Энэ хүртэл одоо улс хот хоорондын бүх хөдөлгөөнийг хорилоо. Агаарын тээврээс босд гэж байгаа. Одоо тэгээд тэр үед одоо юу гэдэг юм бас аав ээж дээрээ очих гэдэг юм ажил аливаа ажиллаар орон нутг руу явахаар бол онгоцоор явах нь шүү дээ. Тэгэхээр онгоцоор хэн яв? Хэн нисэх вэ? Мөнгөтэй улсууд голцоо нисэн шүү дээ. Та мөнгөгүй бол тэгээд хөдөлгөөний дорд мөнгөтэй бол коронавирус хамаагүй та онгоцоор нисэж болно гэдэг юм л бас яваад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг аливаа шийдвэр гаргахтаа нийт монголчууд зориулагдаж гарахгүй байна. Тэ? Нөгөө одоо нөгөө амтны ферм гэдэг алдартай зохиол байна шүү дээ тий Жорж Оруэллын. Яг тэн дээр байгаа шиг одоо мөнгөтэй хүмүүс нь тусдаа эрэхтэй. Жирийн хүмүүс нь бол одоо өөр эрэхтэй гэдэг ийм зарчим дээр тулгуурлаж аливаа шийдвэрүүд гараад байгаа учраас энийг л одоо яаралтай засахын тулд энэ хүмүүс сануулж байгаа. Өөрөөсөө бас энэ гаргаж байгаа үйлдэлд анзаарахгүй байгаа бол бид бас хажуунаас нэлж сануулъя гэсэн юм бодлоо. Тэр тооны асуудал дээр бол бас л тийм шүү дээ. Улаанбаатар хотод нэг одоо нэр дэвшигч буюу нэг хурлын гишүүн дунджаар 45 мянган сонгогчоос одоо оногдож гарч ирж байгаа. Гэтэл одоо Хинтээ аймагт 16 мянган сонгогч нэг одоо их хурлын гишүүдийн квотоор орж байгаа. Ховд аймагт 18 тийм. Дунджаар хөдөө орнууд 20 мянга, Улаанбаатарт болохоор 40-с 45 мянга. Тэгэхээр эн чинь юу вэ? Улаанбаатарт амьдарч байгаа хүн хагас 50% бага эрэхтэй улс төрийн, хөдөө амьдарч байгаа хүн 50% их эрэхтэй гэдэг. Ийм л зүйлийг л одоо хийж тайлбарлаад байгаа усуд шинжлэх ухаанаар гэдэг юм уу математикаар бодоод үзэхлээр энэ бол ямар ч логикгүй байгаад байна л. Тэгэхээр Монголд бол одоо нөгөө аливаа одоо судалгаагаар логикоор шийдвэр гаргадаг энэ зүйлүүд маань бас алга болчуудаа л гэж бас санаад байгаа юм л. За таны үед би сонгуулийн хуулийн дээр сонгогчдын боловсролтой холбоотой асуудал нэлээд шалгаж байгаа тийм. Тэгэхээр ер нь бол Монгол улс одоо ингээд 7 удаагийн их хурлын сонгуул явууллаа. Одоо 8 дахь удаагийн сонгуул 20 онд болох гэж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо энэ өөрөөр хэлбэл мөнгөний сонгуул болох нь гэдэг нь бол тодорхой болчлоо тий. Тэгэхээр Монголын төр ерөөсө хүнээ дээдлэхгүй, хүнээ хөгжүүлэхгүй байгаа нь энэ одоо эднэрийн ийм одоо босромог гэж хэлж болохоор ийм хууль оруулж баталж байна л да. Тэгэхээр энэ дээр бол одоо ерөөсө нэг л гарц харагдаж байгаа. Одоо бид нар өөрсдөө яг адилхан одоо Монгол улсын иргэн одоо иргэд энэ босромог энэ одоо эрх баригчдын дээрэнгүү те өөрсдийнхээ дур зоргоор хийгдэж байгаа энэ сонгуулийн хуулийг иргэд ухамсартаа өөрийнхөө төлөө хандаж ирээдүгөө жоохон бодож үр хүүхдээ бодож энэ сонголтыг өгнө гэдэг бол цэвэр одоо иргэн хүний өөрийнх нь
одоо ирэх танд нэг ганц удаа олдож байгаа энэ боломжийг зөв ашиглаач л гэж одоо би уриалмаар байгаа. Яагаад тэгэхээр ер нь аливаа улс орны хөгжил дэвшил гэдэг чинь өөрөө одоо их өндөр байшин те их одоо их мундаг уул уурхай ухсандаа биш байдаг. Аливаа улс орны хөгжил гэдэг чинь хүнээ л хөгжүүлсэн. Хүнээ бодсон. Одоо алийн болгон одоо энэ нэг хэсэг бүлэгхэн одоо олигархууд гэдэг юм уу те гадаад дотоодын хөрөнгө оруулагчид үйлчилсэн хэсгхэн энэ нэг одоо бараг л манангийн 30 гэр бүл гэж яриад байгаа шүү дээ. Одоо энэ чинь нэг нугаад байх юм бол биш болцсон шүү дээ. Эднэрийн төлөө саналаа өгөх юм бэ. Одоо иргэд минь одоо энэ удаа те өөрийгөө бодож, өөрийнхөө үр хүүхдүүдийг бодож одоо сонголтоо хийх ингэж л та нар одоо энэ бохир бодлыг цаснаа. Тэгэхээр одоо иргэн танд энэ их боломж байгаамаа гэдгийг л одоо хаана ухамсарлаж ойлгож ийм сонголтыг хийгээсэй л гэж би хүсэж байна. Тэгэхээр энэ бол зөвхөн таны одоо өөрөө чинь ирэх таны одоо тэр нэг сонгуул өгөх гээд ороход 2-3 минутын энд чинь л таны энэ их орны чинь хувь зай байж шүү гэдгийг л манай сонгогчдоос ойлгоосэй гэж хүсэж байна. Ганц юм нэмэд тодруулаад хэлчихвэх үү. Одоо би Баян зүрх төр чи аваад хэлэх гээд байна л да. Манайх одоо Баян зүрх одоо ингэ жижиг тойрог байсан үедээ бол 76-гийн чинь 6 байсан Баян зүрх төр 4 5 14 байлаа гэж бодъё л да. Манайхны 45,000 орчим сонгогчтой. Тэгээд 37,000 45,000 иргэнтэй 37,000 сонгогчтой. Тэндээс 22,000 сонгуул иргэн санал өгөөд тэндээс нэг 8,600-700-аар гишүүн болж байгаа байхгүй юу? Улсын хурлын гишүүн болж байгаа. Тэгээд одоо 8,000 за 8,000 гэдэг нь за 9,000-аар бодлоо гэж бодоход үлдсэн 27,800 хүн нь бол ингээд хаягдчихж байгаа. Тэр нь яаж ийм вэхээр тэр 8,000 хэдэн зүүндэл мөнгө тарчиж байгаа. Тэгэхээр нөгөө үлдсэн 28,000 хүн чинь аюулгүй гомдолд оцорч байгаа байхгүй юу? Үгүй ямар сони юм бэ? Яаглаар энэ хүн гарчдаг юм болоо? Энэ хүнд бол би өгөөгүй дээ, миний орой хүмүүс өгөөгүй дээ л гэдэг. Нөгөө сурцсан улсууд чинь бол тэр техник технологи нь байж идэг учраас эргэж хизээш тойрогт очдоггүй. Эргэж хизээж иргэдтэйгээ уулздаггүй. Тэдний саналыг хизээж сонсдоггүй. Тэр улаан утаа гүмбэ явуулаад байгаа нөхдүүд чинь нөгөө 8,000-аа ээлжлүүлээд 200 300 500-аар ингээд ийм хайрцагт оруулсан. Тэгээ та нэг ингээд 50,000 зүгөө та нэг ингээд дугуулаад гараа гэхээр нөгөөх нь за натаа надгүй гарахад байлгүй гэж бодоод миний нэг ганц саналаар дутуу гэж Сүүрх аймт мөнгөний авцсан чинь болохгүй байлгүй гэж дугуулж итэл тэр 8,000 дотор байгаа хүмүүс ч очиж дугуулаад тэр хүн улсын хурлын гишүүн болчиход байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг эргээд иргэдтэйгээ уялдаа байхгүй хаягдаад байгаа энэ нөхцөл нь юм. Энэ том тойргийн хувьд гэх юм бол биднээс өөр энэ мөнгийг дийлэх улс төрийн хүчин нам байхгүй тооцоолоод дайрж орж иж байгаа энэ одоо санаа шүү. Ер нь бол энэ удаагийн том болгож байгаа санаа. Жижигээрээ яг тойргоороо нэг нэгээрээ тулаанд орох юм бол дийлэхгүй гэдгийг мэдчихэж байгаа. Бид нар ч бас гайхдаг муу юмдаа их гарцсан л гэх юм уу да. Тэгээд коронагийн явцыг одоо юу гэдэг чинь зарим амлаагүй амлалтынхаа өмнө бамбаа болгож коронавиг барих гэдэг шиг байна л да. Өнөөдөр зам тээвэр хөгжлийн сайд бас дархны замыг 6 сарын 20 гэхэд юу барьчихна. Тэгвэл энэ нөхцөл байдлыг бас харах хэрэгтэй. Хятад ажилчдаа оруулах гэхлээр 20 цэртэй байна гэдэг ч юм уу. Тэгээд хэрвээ дархны зам тавигдахгүй бол баг коронавигоос болсон шүү гэдэг ийм анхааруулгыг бас өгч шиг л боллоо л да. Тэгээд энэ дархны зам гэдэг зүйл ингэж он дамжиж байгаа асуудал нь сонгуулийн өмнө тэнцэнээс мөнгө усгаж зардлаа хийдэг гэсэн нэг зүйлүүд бас яригадаад байх юм. Тэгээд энэ дээр та бүхэн ямар байр суурьтай байх юм? Энэ дархны зам хөдөө орон нутгийн замдагаа хөгжил гэж яриаддаг энэ олон зүйлүүд шүү дээ. За би яг нөгөө байр суурь ингэж илэрхийлье гэж бодож байлаа. Тэгэхээр дархны зам бол угаасаа эднэрийн бол маш төлөвлөгөөгүй замбраагүй байдлыг одоо тод илэрхийл болсон шүү дээ. Дархны зам дээр бол энэ корона Монгол бол нэг ч хүн алаагүй байгаа. Харин дархны зам бол маш олон гэр бүлийг өнчрүүлсэн шүү. Гэр бүлээр нь хүүс тэмдэрсэн. Маш олон хүнийг алсан. Утаа бол маш олон хүнийг алсан шүү. Тэгэхээр бол тэр болгоны төлөө бид нэр бол уг нь бол уух хашуу зарлаж явах хэрэгтэй. Тэгээ өнөөдөр бол харамсалтай дархны зам тий онц байдал зарлаад жинкнээсээ ингээд одоо бид нар бол тэмдэглэж явах хэрэгтэй юм л да. Тэгтэл бол одоо хитрхи чанга арга хэмжээ авчаа. Тэгээ одоо бол шүү дээ ингээд одоо энэ төр засгийн одоо эднэрийн гаргадаг энэ шийдвэр шүү дээ. Ганцхан Монгол дээр ингээд хэрэгждэг юм биш байхгүй. Би бас нэг жоох ингээд түүх судлан бусад улс төрийн тий юмнуудыг судлан ингээд судлахад биш дээ. Ялангуяа ийм өвчин гай гамшигар далимдуулж эрх баригчид өөрснийгөө эрх мэдэлд хатахыг бас байнга санаархдаг. Энэ бол дэлхийн түвшинд бол байнга гарч ирсэн асуудал. Өөрөөр хэлбэл дайн зарладаг, эсвэл өвчин дахал гаргадаг, тэгээд онц байдал зарладаг, арт өмнөгийг айлгадаг. За тэгээд өөрснөө үлдэхийг хичээдэг. Жишээ нь одоо бид нар бол байнга сануулад байгаа нэг юм байгаа шүү дээ. Энэ ингээд одоо чинь
ажлын байр маш олноор хаагдчихлаа. Хүмүүс цалин орлогогүй болчлоо. Бизнес эрхлэх боломжгүй маш олон хүмүүс гараад ирлээ. Бид нар чинь хүссэн үсээгүй идэх хоол тий уух усных нь мөнгө байхгүй болоо шавхтаад ирнэ дээ. За 5 сард бол маш одоо эвгүй байдалтай болж эхэлнэ. За тэр үед нь жишээ нь манай засгийн газар ямар гоё бэлэг барихаар шийдвэр гаргасан гэж. Нөгөө тараахгүй байхгүй бид нар бүтээн байгуулалтанд яана гэл нөгөө нэг урд өмнөх жилүүдэд тараахгүй байсан Эрдэнэс 5-7 ноогдол ашгийг 5 сар тараана гэж. Тэ? Ард түмэндээ одоо нөгөө үйлчлэн зовлонд нэрвэгдээд өвчнөөс айсан ард түмэндээ за одоо би танарт эмний мөнгө өглөө шүү гэж 90 мянга төгрөг өгөх юм байна л да. Энэ бол жил 4 жил тутамд яг сонгуулийн өмнөх 1 жил засаг төр нэг халаасаа эргүүлж харж ард түмнээ хайхардаг. Энэ удаагийнх нь бол коронавигоос болж ядарч үзэрсэн иргэдтэй ингэж гаргах чам. Тэгэхээр одоо бид нар бол зарчмын өөрсөөр баримталж байна. Ер нь бол байгалийн баялагийг ард түмэн бол тэнцүү аваачихын зүү зохистой. Гэхдээ үнэхээр онц байдал зарлцсан өнөөдөр бол хинт хамгийн түрүүнд мөнгө хэрэгтэй байна гэхэр штэ. Төрийн албаа агчдад биш. Ажил үйлчлэхэн зогсоогүй хэвэн явж байгаа цалингаа тогтмол авч байгаа хүмүүст бол биш. Тэд нар маань яаж яагаад гурил будаага аавна. Өнөөдөр ажлын байр алдсан байгаа хүмүүстээ өгөө. Тэ? Цалингүй болсон хүмүүстээ өг. Тэр хүмүүсийг биш та манай төр их муухай ялгуурладаг өнөөдрийг хүртэл. За та одоо нийгмийн даатгалын сангаас очиод ажилгүйдлийн тэтгэмжээ авах гэхээр чи даатгал төлж байгаагүй хүн байж тэгээд ингээ асгачдаг. Тэгэхээр Монголын төрд биш тэ тоолгонд нь байдгүй хүн гэж тооцогддог нэг хэсэг бүлэг хүмүүс байгаад байдаг байхгүй. Хүнийг хинээр тоолох гэдэг нь тэгэхээр монголчууд даатгал төлж ийсэн үү чи татвар төлж ийсэн үү чи гэдгээр нь тоолох гэдэг. Үгүй. Монгол хүнийг Монголын иргэний үнэлэхээр нь тоолох хэвээр. Монголын тэр Монгол болоо төрсөн тэр амьсгалж байгаа амиар нь тоолох хэвээр байхгүй. Ялангуяа ийм үед. Тийм учраас өнөөдөр амьд явж байгаа тэ коронавигоос болоод үгчиж магадгүйгээд хайрлаж байгаа бол хоолноос болоод үгчиж магадгүй байгаа ард түмнийхээ хоолыг өгөхөд энэ мөнгийг зарцуулах хэрэгтэй юм аа. Тэрнээс биш бол популизм хийгээд өмнөх 3 жил харамлж исэн мөнгөө сонгуулийн авц за бид нар бол гигантэн болцсон. Монголын төр баян болцсон. Одоо энэ компани ашигтай ажилласан гэж тарааж болдоггүй юм аа. Тэгэхээр бидний яриад байгаа зарчим логикуд бол тэг улс төрчсөн гэхээсээ илүү дандаа шудраг ёсны төлөө ард түмнийхээ амьд явахын эрхтний төлөө зүй ёсны шаардлагыг логиктой шаардлага тавиад байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй шүү гэж хэлнэ. За тэгэхээр одоо 5 сараас эхлээд шинэ үндсэн хууль бас хэрэгжиж эхлэх гэж байгаа шиг байна л та. Тэгэхээр одоо байгаа үндсэн хуулийн асуудал дээр нөгөө сонгох төрхийн асуудал сонгуулийн хуулийн дээр бас үндсэн хуулиа бүр зөрчижсэн эрүүгийн хуулиар шийдэх ёстой асуудлыг сонгуулийн хуулиар шийдчихсэн гэх мэт юм асуудлууд орж ирээд байдаг. Нэг хүнийг ард иргэд сонгомоор байдаг. Гэтэл хуулийн залтаар тэр хүнийг сонгуулахгүй байх. Одоо нэг сонгогдох эрхийн хасгын зэрэгсээ сонгох эрхийн бас давхар хязгаарлалцсан ийм асуудлууд яваад байгаа шиг. Үндсэн хуулийн цэцэд ч гэсэн одоо хүртэл хариугаа гаргахгүй байна гэсэн ийм зүйлүүд яригддаг. Үндсэн хуулийн цэцэд итгэх итгэл ерөөсөө жил тусам буурч ирж байна. Тэгээ энэ асуудал дээр ямар байр суурьтай байна? Үндсэн хуулийн цэц болон сонгох эрхийн асуудал дээр. Үндсэн хуулийн цэцэн дээр бол хөх тэнгэр байх ёстой л гэдэг нь шүү дээ. Одоо үндсэн хуулийн цэцэн дээр бол яг үүндээ бол хөрсөглөгч юм баг шүү. Нэг нүгэлэхэд яг тэр өнөр нэгт айраал те. Заавал ардын намрууд айраал бид нар нэг очгог авах гэдэг юм биш. Энэ зүгээр бодит үнэн л баггүй дээ. Энийг яг зарим нэг хүмүүс нэгдүүч сонсч магадгүй, зарим хүмүүс үнэнгээ сонсч магадгүй. Хүн өөр өөртөөхөөр ойлгох хэрэгтэй. Гэтэ бид нар зүгээр нэг ингээд юмыг ингээд нэг туушраал те. Хүчтэй талд нь даагаад бид нар бол үзэл бодлороо нэгдсэн гоё хамт олон байхгүй. Үзэл бодлороо нэгдсэн Монголоо өөрчлөе, аврын хөвсгөл хийгсэн юм баг хамт олон нам. Ерөнхийдөө бол би бүх хүмүүсийг бол харуулж хэлэхгүй. Ер нь Монгол ардын нам одоо энэ арц намын төр засагт байгаа, эрх барьж байгаа, барьж исэн энэ том намуудын нөхдүүд бол ерөнхийдөө ашиг сонирхлоор нэгдэж байгаа. Ингээд бодоод үзэхээр энэ ашиг сонирхлоор нэгдсэн хүмүүс чи яах вэ гэхээр ер нь өөрсдийнхөө юмыг авчулдаг гэсэн. Ахиал дандаа маргааштай байх гэсэн. Ахиал дандаа сайхан байх гэсэн. Тэр өчнөө 10 сая төгрөгийн үнэтэй тэр сайхан улаан зандан модон дээр унтах гэсэн. Их тэнгэрийн аманд булгийн шаржигнаа сонсонгоо сайхан амрах гэсэн тэр хүсэл ирмэл тэндээс л явах сонирхол байхгүй байгаа. Тэгээс иргэдээ яаж сайхан амьдруулах вэ? Яаж сайн байх вэ гэдгийг юмэр огтон бодоагүй. Тэгээ энэ дээр ерөөсөө юуг л онцолж хэлэх гээд нөхөр энэ ашиг сонирхолтой нэгдсэн усуд бидний гарч ирээд зөв замд нь зөв голдролд нь оруулчих вэ гэсний имэлсэн энэ имэлт яваад байгаа. Тийм учраас энэ манай одоо энэ Монгол Ардын хөвсгөл намын дарга намрын 2 гэдэг хүнийг оруулахгүй байна. Ер нь бол одоо тэр одоо манайхан бол одоо ингээд одоо орос нэвтрүүлгүүдэд хэлж л байгаа. Хүн алсан хүчин хийсэн те одоо байж боломгүй зүй ёсны хэрэгүүдийг хийсэн мөртлөө өнөөдөр ямар ч хариуцлага хүлээхгүй сонгуульд дэвшнэ л гэж байгаа.
Тэгээ яагаад энэ инхүү эргэж хүнийг оруулахгүй байгаа юм бэ гэхээр зүгээр айгаад байгаа байхгүй. Зүгээр нөгөө нэг жинхнээсээ бол нөгөө эрхүү дарга хэлээд байгаа шүү дээ. Тэр чин тэр хинээс инхүүрээс энийг айгаад байгаа юм шээ. Гарамга Батараас айгаад байгаа юм шээ. Тэр намайг сонгохгүй байхгүй гэсэн тэр сонгогчдоос айгаад байгаа юм л гэдэг. Тэгэхээр энэ зүгээр л оруулах хэрэгтэй. Зүгээр сайхан шудраг өсөлтөх хэрэгтэй шүү дээ. Ягаад өндөр хин нэгнээс айх хэрэгтэй. Одоо би бол одоо ингээд залан хүн тий. Магадгүй би одоо ингээд 20 оны сонгуульд одоо гориглогч тийм үү. Орлоо гэхэд би хинээс жаахгүй. Би заавал ягаад айх хэрэгтэй. Би тэрийг ч дийлэхгүй байх, энийг ч дийлэхгүй байх гэхдээ биш байхгүй. Намайг маань энэ зөрч. Намайг манай өөр хангаач бол ч сонгох хөлбөдөл гэж орох хэрэгтэй байхгүй. Иргэддээ итгэх хэрэгтэй. Тэр хоорондын ихтгэлцэл явах хэрэгтэй. Тэгэхээр манай намын даргаыг бол зүгээр сайхан оруулах хэрэгтэй. А хэрвээ бүр оруулахгүй гэх юм бол тийм үү. Тэр чи айгүй муу юм да гарш учраас. Манай намын дарга шууд ерөнхий сайд болно. Бид нар олон холсон нөхцөлд. Энэ хуулиараа. Энийг бол хинч хэрэгжилж эзэж оргилж чадахгүй угаасаа. Харин ч бүр сул яваад гişүүдэд дэмжиж годомжинд алхаад явах юм бол арт түмч хайртай байхгүй. Монгол улсын ерөнхийлөгч байсан үндэ. Энэ хүнийгээ дэмжиж баг холны тонлын дэмжиж явах одоо бүрэн боломжтой. Эдгээр бас л ер нь яг нарийн ярил толгой дутуу ажиллаж байна л гэсэн үг. Нөгөө яригдаад байгаа энэ бүлэглэл одоо энэний сүлжээ гэдэг юм уу эдний удирдлаганд ажиллаж байгаа улсуудын аливаа хууль зөрчсөн үйлдэл бол Монголд илэрхээ болцсон. Монголчууд шалгаж чадах болцсон. Өнөөдөр их хурлын баталж байгаа хууль дүрм үндсэн хууль зөрчин үгүй юу гэдгийг үндсэн хуулийн цэцэн өөрөө шалгаж чадахгүй байгууллага болсон шүү дээ. Үндсэн хуулийн цэцэн өөрийнх нь хууль дүрм зөрчиж байгаа шийдвэрийг Солонгос тусдаа аваачаад шүүгээ шийтгэхэд аваад ирж байгаа. Гадагшаа гарахлаар бүгд рүү шийтгэдэг байгаа. Яг өдөр чинь юу үндсэн хууль манах тэр байтугай ёс зүйн үйлдэл гаргаад тэрнийхээ шийтгэлийг торгуул ялын төлөөд Монголд ирж байгаа байхгүй. Хар тамхины хэрэг Монгол илэрхгүй дарагдахгүй байгаад байдаг. Гадаадад явж байгаа нь болохоор баригдаад байдаг. Монголын нөхдүүд барихгүй байгаа шүү. Тэгэд янз янзын хүн амны алга гардаг шийдэгддэг. Харин яах нь гадаадад болохоор эдгээр ч нөгөө одоохондоо бас тэр хортой сүлжээг хийж чадахгүй шүү дээ. Монгол тэр сүлжээгээ хийцэн учраас өнөөдөр үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага бол үндсэндээ хуулийг хамгаалдаг биш. Хуулийг завхруулдаг юм л байгууллага болчлоо. Өргөдлөглөө 14 хоногийн дотор тэрийг авч хилцээд хэрэг үүсэхгүй гэдгээ зарладаг байтал коронавирусын 20 тогтооцсон учраас гэд бусад төрлийн байгууллага бүгд ажиллаж байгаа шүү дээ. Үндсэн хуулийн цэц хурал хийх бол боломжгүй гэж. Тэ? Тэгэл яг нэг сонгуулийн хууль дуустал явж шүү дээ. Уг нь энэ сонгуулийн хууль гэдэг юм чинь хуулийн үед аливаа тэр сонгуулийн хуультай холбоотой зүйл үндсэн хууль зөрчсөн байна уу, аливаа хууль зөрчсөн байна нүгдийг шалгахын тулд сонгуулийн одоо зарчмаар буюу одоо төрөвчлсөн энэ гормоор ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгээд манай юу гэдэг нөгөө сууны сонгох хэрэгтэй холбоотой заалтаар бол хуульчд бас үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн өргөдөл гаргасан байдаг. Харамсалтай нь өнөөдөр бас зарим нь одоо юу гэдгийг тэр асуудлаар бол хэрэг үүсэхгүй гэж. За тэр хэрэг үүсэхгүй гэдэг одоо ямар хүн тэгж шийдвэр гаргад юм бол үндсэн хуулийн цэцэн гишүүд маш ойлгомжтой 9 хүн л байгаа шүү дээ. Монголын хуулийн байгууллагын толгой багш хамгийн мундаг зарчимтай хуулийг хамгийн сайн ойлгодог улсууд байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо их сургуулийн багшаар ажиллаж исэн Солонгоо гэж хүн тийм ээ 2008 онд өөрсдөө их сургуульд байхдаа багш нарын гаргаад үндсэн хуулийн цэцээр нэрээ энэ асуудал чинь одоо Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн байна гэдэг шийдвэрийг гаргацсан шийдвэр дээр өнөөдөр хэрэг үүсэхгүй. Тэрийг улаан цайм зөрчсөн хууль батлаад ирэхлээр хэрэг үүсэхгүй гэж сууж байгаа гэдэг бол энэ хувь хүмүүстэй эцсийн дүндээ хариуцлага тооцох шүү дээ. Ёс зүйн хариуцлага тооцсон. Түүх өөрөө эргээд энэ хүмүүстэй тийм ээ. Монголын ирээдүйн энэ хүмүүстэй хариуцлага тооцно гэдгийг бас энд дашмд хэлмээр байна. Тэгээ Солонгоо гэж одоо Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн багш байсан тийм захирал байсан хүн өнөөдөр хуулийг уландаа гიშгээд шийдвэр гаргахдаа энэ асуудал дээр одоо хэрэг үүсгэж чадахгүй байна. Ийм л байдалтай сууж байгаа энэ тохиолдолд энэ бол явандаа Монгол улсад байна шүү дээ. Хууль гэж юм байхгүй болчих. Хууль гэж юм байхгүй болохоор яадаг юм? Дэг журам байхгүй болно. Эцсийн дүндээ юу болох вэ? Хаа ус болж мөргөлдөө өсч хувьсгал гарна шүү дээ. Тэгээ ийм зүйл рүү түлхэж байгаа үндсэн хуулийн цэцэд байна уу? Хаана байна тийм ээ? Энэ хуульчт маань тийм ээ? Энэ хуулийг одоо дагаж мөрдүүлэх үүрэгтэй улсууд маань анхаарал тавихгүй бол энэ маш хортой жимсний үр суулгаж шүү. Энэ ганцхан нэг хүн дээр одоо зориулж ингэж хийж байгаа энэ үйлдэлээс олж та нар эргээд ирээдүйдээ маш том одоо өртөө гэдэг юм уу маш том одоо гэмт хэрэг ял одоо авахар ийм гэмт хэрэг үлдэж байна гэдгийг бас хэлмээр байна. Ер нь инх хоёр гэж хүнд байна шүү дээ. Монгол улсын парламент одоо ингээд дөрөвдөгөө хууль зориулж хууль гаргаж шүүхээр хилмигдүүлж ял өгдөг байсан сүүлдээ шүүхээр яллах аргагүй болохоор яасан сонгуулийн хууль гаргаж насан туршид нь ялж чинь. Тэгэхээр Монгол улс ардчсан улс биш болсон байна.
Монгол улсад төрийн албаагч энэ тэнд алуулж байна. Монгол улсад жирийн иргэд Монгол улсын одоо буруу бодлогын үүднээс зам дээр өвчнөр өгч чинь. Тэгээд яаж вэ? Тэн дээр хариуцлага хүлээдэг нэг ч албан тушаалтан байдаггүй. Ийм л одоо нөхцөл үү. Тийм учраас энийг одоо өөрчлөхийн тулд энэ удаагийн энэ жилийн одоо сонгуул бол Монголын иргэдийн хувьд бол маш чухал одоо шийдвэр гарах жил. Тэгээ харамсалтай нь одоо энийг мэдж байгаа, айж байгаа учраас сонгуулийн хөлөө өөрчилж үзэж чинь, тойргоо өөрчилж үзэж чинь. Сүүлд нь одоо дэлхийд гарсан энэ вирусыг далимдуулж нийт монголчуудаа бүгдийг одоо айлгаж хөдөлжлээ. Үнэхээр одоо коронавирус гарсан байгаа бол зарал. Үгүй бол хилээ хаасан бол Монгол улсын иргэдийг одоо өөрийнхөө орон гэртээ одоо газар нутгтэрээ бас мэдээж болгоомжтойгоор тэгтээ амьдрах болцоог нь бас шийдэж гаргаж өгөх ёстой л гэж бид нар үздэг. Тэгэхээр манай хилцүүлэг өндөрлөхөд 10 минутын хугацаа үлдсэн байл да. Тэгэхээр 5 оролцогч байгаа, 5 зочин ирсэн. Тэгэхээр та бүхэнд бас 2 минутын хугацааг олгоё. Тэгээ магадгүй цаг үе юу явах гэхэлэр чинь одоо зөндөл асуудал байна л да. Энэ 5 толгойн хувьцаа гэдэг ч юм уу, эсвэл одоо коронавирус гэдэг ч юм уу, дарахны зам уу, сонгуул, цэцгэл ээлж бус чуулган зарлан барина гэдэг ингээл олон асуудлууд байх шиг байна. Энэ олон асуудлуудаас магадгүй би асуугаагүй үлдсэн та бүхний ярих гэсэн тиймэрхүү зүйлүүд бас үлдсэн байж магадгүй л дээ. Миний бодлоор бол шин дэд үндсэн хууль ч юм уу. За тэгэл одоо бусад асуудлууд ч гэсэн бас байгаа бах. Тэгэхээр зэрэг та бүхэн өөр өөрснийхөө одоо тэр сэдвүүдийг 2 минутанд багтаагаад яриач өгч юм. За тий. За би сая нөгөө манай ахны тэр сонгох хэрэгтэй холбоотой нэг юм бас давхар хэлчихье гэж бодоод байгаа. Тэгэхээр энд бол өнөөдөр ганцхан инквайри даргаыг бол сонгуулах гэдэг асуудал биш байхгүй юм. Энэ хүнийг сонгох гэдэг хэдэн мянган хүний сонгох эрхийг давхарж өчөд байгаа байхгүй юм. Яг энийг ойлгохгүй байна те. Тэгэхээр тэр хүмүүс чи өөрөө хэлбэл би инквайри гэдэг хүнийг сонгомоор байна гэдэг шүү дээ. Гэтэл ганцхан одоо жишээлбэл бид нар Монгол Ардын Хувьсгалт намынхан гээл даргыгаа өмөрөөд байгаа юм бол биш байхгүй юу. Энд чинь цаана маш олон сонгогчдын сонгох гээд байгаа эрхийг хязгаарлаж чаддаг байхгүй юу. Тэгэхээр энэ бол хэтэрхий юм шударга ус юм харагдаж байгаа юм л да. Нөгөө талаас бол юу харагдаад байгаа юм гэхээр одоо жишээ бид нар чинь одоо шиндээд хууль Монгол Ардын Хувьсгалт намын маш олон одоо сүүлийн 3 жил гिचнээн одоо аймаг сумуудаар явлаа те. Тэндээс ч одоо ингээл тодорхой судалгаа хийгээд харахаар ерөөсөн Монгол Ардын Хувьсгалт нам энэ бол зөв удирдлагатай, зөв дарагтай, зөв стратегтэй энэ нам юм байна гэдг нь маш олон судалгаагаар гараад ирсэн байхгүй. Энээс нэгдүгээрт айгаад байгаа ирэх баригчид. За хоёрдугаарт нь бол ерөөсөө нэг том юм харагдчихэв. За юу гэхээр бид бол юу ярьдаг гэхээр ерөөсөө байгалийн баялагийг арга түмний дундын өмч болгоё. Тэ? Оюун толгоо энэ луурын гэрээг засъя гэдэг. Энийг бол маш бүр ингэж ойлгомжтой зарлцсан шүү дээ. Тэгэхээр яагаад инквайр гэдэг хүнийг энэ их хурлд оруулахгүй гэдэг юм гэхээр ерөөсөө энэний цаана энэ оюутлогын асуудал байгаа байхгүй та. Яагаад тэгэхээр энэ оюутлогын асуудал гэдэг чинь ерөөсөө ер нь бол одооны энэ их хөрөгчд одооны энэ засгийн газар гэдэг чинь 90 тинтогийн засгийн газар болсон байхгүй юу. Тэгэхээр энэ олон юм дээр харагдаж шүү дээ. Тийм учраас ерөөсөө л энэ хүнийг яаж энэ одоо их хурлд гаргахгүй байх вэ гэдэг л ийм бүр одоо нэг ордны хуйлдаан болчлаа шүү дээ. Тэгэхээр энэ ордны хуйлдааныг бол ард түмэн бол ойлгож байгаа. Ард түмэн ухаарч байна тий, ард түмэн сэрж байна. Тэгэхээр энэ дэр тэртээ тэргүй одоо энэ зөв намыг гаргаж өөрөөр хэлбэл бид нэр хөгжлийн бодлого ярьдаг нам. Түүнээс ч одоо нэг зүгээр нэг юм одоо нэг амлаал те ийм гараагүй. Ерөөсөө Монгол улсын 10 20 жилийн хөгжлийн юм стратеги гаргацсан энэ намыг удирдлагыг оруулахгүй байвал ерөөсөө одоо энэ нам гарч чадахгүй гэж бодоо эндүрээд байх шиг байна. Ийм бол байхгүй те. Тэгээ би хэлээд шүү дээ. Монголын ард түмэн бол одоо таны гарт та нарын гарт бол энэ сонгох хэрэгчин байна. Тэгэхээр ганцхан сонгуулах гэдэг юм бол биш ээ гэдгийг бол бас ойлгож те. Энд бид нэрийг одоо дэмжиж нэрээ яагаад миний сонгох эрхийг ер нь хуулиар хязгаарлаад байгаа. Үндсэн хуулиндаа бид чинь те тэгш хэрэгтэй сонгох аль нь үндсэн хуулиар зөрчсөн ийм сонгуулийн хууль гаргачаа сууч штэ. Тэгэхээр энэ босромог үйлчлэгийг л одоо таслан зогсоохын төлөө бид бол ажиллаж байна л гэж хэлмээр. За эрдэнэ. За сая үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийг энэ өнгөрсөн хавар бол эднэр намар бол ихээхэн хүч түрмгийлсэн байдлаар ард түмнээс асуулгүйгээр ард түмнээс асуусан санал асуулга нь дандаа эсэргээр байхад тий өөрсөндөө тааруулж хийсэн. За ийм учраас Монгол Ардын Хувьсгалт нам бол энэ удаагийн сонгуульд бол маш одоо нухацтай хандж байгаа. Нөгөөдөл ч бас бидний эсрэг их нухацтай хандж байгаа шиг байна. Одоо бид нарыг бол сонгуульд оруулахгүй гэл бүгднийг магадгүй ямар нэгэн шалтгаанаар одоо оруулахгүй гэл үзэх байх гэж бодож байна. Тийм учраас бид нар бол
саяны өнгөрсөн намар хийсэн тэр аюултай, гайтай, гамшигтай үндсэн хуулийг хэрэгжүүлэхгүй тулд одоо энэ удаагийн сонгуульд бол бүх хүчин чадлаа дайшиж ажиллана гэж бодож байгаа. Тийм учраас улс төрийн одоо бүхэл нам эвслүүд, улс төрийн хүчнүүд, иргэний хөдөлгөөнүүд, ард иргэдтэй бол одоо Монгол Ардын Хувьсгалт намын яриад байгаа энэ байр суурин дээр нэгдээч. Энэ манан гэдэг энэ аюултай үзэгдийг одоо энэ удаагийн сонгуулиар тасан зогсоохгүй бол одоо энэ удаагийн сонгуулийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжээд явчих юм бол бүр хүчрэгдэхгүй боллоо шүү гэдгийг бол анхааруулж хэлж байгаа. Тийм учраас бид нар бол маш хүчтэй, буйртай, суйртай нэг үзэл бодолтой асар том эвслийг бол байгуулнаа. Тэрийг бол утахгүй зарлана гэж ингэж бодож байгаа. Одоо бол жишээ нь Монголын ногоо нам бид нартай бол эвснэ гэдэг гарын үсгээ зураад тий ингээд нэгдлээ илэрхийлсэн байгаа. Удахгүй сонгуулийн хугацаа товлогдоод аль бие усны хугацаанд нь бол бид нар ногоо намтайгаа эвснэ. За иргэний зориг ногоо намтай бид нар бол энэ талаар маш нухацтай ярилцж байгаа. За Монголын либерал ардсан намтай энэ талаар маш нухацтай ярилцж байгаа. Гэх мэтээр бид нар бол намуудтайгаа бол нэлээд одоо сүрхий одоо яриа хөрөнд бол орцсон гэж ойлгох хэрэгтэй. За энэ намууд бид нар юун дээр нэгдээд байгаа юм бэ гэдгээс бид нар хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт бид нар байгалийн баялаг ард түмнийх байх ёстой л гэж хэлээд байгаа. Монголын ард түмнийх шүү. Тэрнээс хятадын ард түмэн, дэлхийн ард түмэн биш. Тэ Америкийн ард түмэн, Канадын ард түмэнд ерөөсөө хамаагүй. Энэ бол зөвхөн эзэн Чингисийн урсад Монголын ард түмэнд хамаатай юм аа гэдгийг бол зарлж байгаа. Харамсалтай нь өнгөрсөн намар энэ зандан шатар тэргүүтээ тэ энэ одоо гадны гар үл тавиулууд юу хийцэн гэхээр энэ бол төрийн нийтийн өмч гэдээ хийцэн. Төрийн нийтийн өмч гэдэгт юу ордын гэхээр коридор, талбай, агаар, ус, гадаадын ч бай, дотоодын ч бай хүссэн хүн болон хэрглэж болдог тэр дундын ямиг хэлдэг байхгүй. Тэгэхээр тийм болгоцсон юм аа. Энэ өмнөх 92 оны үндсүүлийг бүр муутгацсан. За хоёрдугаарт бид нар юу ямлаад байгаа гэхээр өнгөрсөн намаржангаа бидний ярьсан Монгол хүн амьд явах хэрэгтэй юм бол амьд явах эрхийнх нь баталгаа бол нэгдүгээрт хамгийн түрүүнд орон сууц. Тэгэхээр орон сууцаар хангах үүрэг нь бол төрийн үүрэг. Энэ бол зүгээр л банкны юм уу эсвэл барилгын компани бизнес биш ээ гэдгийг бид нар тайлбарч хэлж байгаа. Монгол хүн бол амьд явах хэрэгтэй. Амьд явахын тулд орон сууцтай байх хэрэгтэй. Тийм учраас ялангуяа төр өөрөө хүлэхгүй байх хэрэгтэй гэдэг зорилго. Гуравдугаарт нь Монгол хүн Монголдо эзний ёсоор амьдарч байгаа юм бол хамгийн сайн цалин авах хэрэгтэй. Хувийн компанид ажиллаж исэн, хувьсгалт ажиллаж исэн бүгдээрээ хүн шиг цалин авах хэрэгтэй. Яг гэвэл хүний хамгийн одоо бас амьд явах эрхийн нэг баталгаа нь бол өөрийнхөө цалингаар өөрийнхөө хоолойг олж идэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр цалингаа нь хүрэхгүй болохоор өрөнд ороод өрөөр хоолоо авч идэг энэ бол ерөөс хүний амьдрал биш. Энэ бол боолын амьдрал. Тэгэхээр боолыг бол хүн гэж аль ширтнээс тооцдог шүү дээ. Тийм учраас бид нар бол гадагшаа янз янзын одоо муу нэртэй хар бараан боолын ажил хийж гэж олгоор Монголда сайн цалинтай ажил. Тэгэхээр энийг бол тодорхойлж өгнө гэж ингэж бид нар хичээж байгаа байхгүй. Тэгэхээр товчхон ярихад байна. Тэгэхээр энэ дээр чин сэтгэлээсээ нэгдсэн намууд бол хөссөн үсээгүй ялгарсан байгаа юм. Өнгөрсөн одоо намрын үндсэн хуулийг бол ямар улс төрийн хүчүүд дэмжээд өнөөдрийг хүртэл айтайхан болсон гоё болсон гэж ард түмний тархитлагаа угаагаа явж бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас бид нар бол маш одоо юу гэдгийг сериосны үнэхээр тийм нухацтайгаар асуудал хандж байгаа шүү. Энэ удаагийн сонгуулиуд бид нар одоо нэлээд нухацтай хандж байгаа. Манай өсгөө маань хэллээ. Жишээ нь бол энэ эвслийг тэргүүлж орох одоо улс төрийн одоо лидерийг нь бол эдгээр сонгуульд оруулахгүй маягаар одоо задлах гэж оролдож шүү. Тэгэхдээ манай эвсэлд нэгдэж байгаа бүх улс төрийн намууд бидний нэг ойлгож байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэд нар маань ч дэмжиж хэлж байгаа. Энэ хоёр дарга өөр өнөөдрийн улс нүүрлсэн энэ хулгай дээрмийг тасан зогсоох зангарахтай, туршлагатай бас одоо ийм одоо туг нь болоод явчих юм бол өнөөдөр бол харахандаа алгаа. Тийм учраас энэ хоёр даргын авч үлдсэн 100 жилийн түүхтэй нэг хэн жилийн дараа 100 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа. 100 жилийн өмнө бас яг Монгол улсынхаа тусгаар тогтнолыг гадныхнаас аврыг, харийнхнаас аврыг, мөнгө хүлэгчдээс аврыг гэд явж исэн энэ хүчнийг түшгэсүр аргагүй болно гэж ийм бол хэлж байгаа маа. Тийм учраас сонгуулийн сурчлагаа эхлээг байгаа. Гэхдээ энэ бол би юу гэж хэлж ийм гэхээр Монголын ард түмнээ ийм том улс төрийн хүчин, улс төрийн нэгд удахгүй бий болох гэж байна. Та нар маань бас одоо итгэлтэй, найдвартай байгаарай гэж ингэж хэлэх гээд байна. За цаг дуусч байгаа юм шиг байна. Тэгээд би зөвхөн базал нэг товчхон хэлье. Түрүүн ч бас нэлийн юмшсэн. Ер нь зүгээр одоо бодлого ярьдаг намайг сонгоцгоо юу. Одоо зүгээр хоосон амлалт өөрөө биш те. Нефт үйлдвэртэй болно, шинэ музейтэй болно. Одоо даван толгойн хувьцаа тараана, мөнгө тараана нэг өгч байгаа авч байгаа нэртэй те. Одоо юм биш. Одоо хин хаана бид нарыг яаж аваач чадах вэ гэдэг намайг хүчний сонгорол гэж одоо ойлгомоор байна да. Баярлалаа доктор. Тэгэхээр энэ жил одоо яа харахгүй хүн болгоны хариуцлагатай байх чил.
зөвхөн улс төрийн намд бол энэ хамаатай биш. Монгол улсын иргэн бүрийн хувьд бол хариуцлагатай байх чил. Энэ жил бид нэр одоо төр барьж байгаа энэ улс төрийн намынханд одоо хариуцлага тооцох, одоо ажилтны 4 жилийнхэн ажиллагаанд одоо үйл ажиллагаанд нь үнэлгээ тавих юм жил. Тийм учраас одоо гэр гэртээ одоо хөл хориотой сууж байгаа энэ цаг хугацаанд энэ сошиалаар явж байгаа мэдээллүүдэд бас хариуцлагатай хандаж 4 жилийн хугацаанд бидний амьдрал дээшилсэн юм уу үгүй юм уу? Дээшилсэн байлаа гэхэд сайхан байшингууд бол олон болсон байх. Гэхдээ өнөөдөр яг манай өрхийн орлого нэмэгдсэн үү үгүй юу? Миний үр хүүхдийн ирээдүй сайхан болсон уу үгүй юу? Энэ бүгдэн дээр хариуцлагатай хандаж за өөрсдийнхөө одоо тэр сонгуулийн хугацаанд хийх сонголтонд бас жаахан бодолтой нягхуртай хандаасаа гэж би хүмүүстээ уриалмаар байна. Тэгэхээр Монголын төсөл нам түрүүн бас нэлээд тодорхой одоо бодлогуудыг дэвшүүлж байгаа. Тэгэхээр энэ бодлогууд дээр та бүхэн хараарай. Эцсийн дүндээ одоогийн эрх баригчид маань хүнд зориулж хууль гаргаж байна. Хиний одоо хулгайг аль бие усаар хуульчилж өгч хуулийн дагуу болгож ийн гэдгийг бас хармаар байна тийм. Жидүү байна, тэр олон сангууд байна. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс төр очихлаарэ хуулийн мухардалд ордог. Тийм. Ингийн ард иргэд бол баг бүдрээ дунаад хүн шүрхэхэд гэмт хэрэгтэн болдог. Гарсан хууль нь болохоор пүрүүс унаад явж байгаа хөрхий ядарсан иргэдийг болох хоригддог. Онгоц сөлөглөөд явж байгаа одоо даварсан дарга нар гэх юм уу тийм ээ. Эднэрийн одоо бүлэглэлд хамсаатнууд болохоор болцоо нээж өгдөг. Ийм баймааргүй байна. Эцсийн дүндээ Монголын төр гэж байгаа юм бол тэр Монголын төр Монгол хүнийг хамгаалтанд авдаг ийм л одоо улсыг хэдүүлээ байгуулахгүй бол өнөөдөр Монголоос маань залуучууд маань иргэд маань дөрвж дууслаа. Өнөөдөр одоо энэ элчин сайдын яамдууд чөлөөтэй виз өгдөг бол Монголд ер нь хүн үлдэх юм уу? Яг өнөөдөр явуулж байгаа бодлогоор. Тийм ээ? Өнөөдөр явуулж байгаа дархан руу зам тавьж байгаа яагаад энэ дархан руу тавьж байгаа зам угаасаа байсан замыг хоёр урсгалтай хоёр игнэтэй гэжсэн бол хажууталт нь шинээр хийгээд бэлэн болохлээр нь тэрлүүгөө шилжүүлээд нөгөө замаа хийж болов. Яагаад заавчгүй хятадуудаар бариулаад байгаа. Өнөөдөр мянган замыг хэрэгжүүлэх гэсэн суулж Монголын маш олон замын компани чадвартай компаниуд гарсан. Бүгдээрээ зам тавьж чадна шүү дээ. Тэгээ энэ болгоныг л ингэж гацааж байгаа. Энийхээ ардталт болохоор нөгөө бүлэглэлийнхаа эрх ашигыг хамгаалж байгаа нөхдүүдээс энэ удаа салахгүй болвол энэ чигээрээ байвал энэ их дарамтыг энэ их одоо хямралын ард бас монголчууд бүгдээрээ элэг бүтэн гарч чадна гэдэг бол бас эргэлзээтэй болчлоо. Тийм учраас энэ 20-ны үед 20-оор далимдуулж бас Монголын нийт ард түмний ажил амьдралыг одоо дордуулах гэж байгаа энэ зүйл дээр бас их сэрэмжтэй хянамга байгаарай л гэж одоо захимаар байна. Тэгээд одоо цагаансаар бас удахгүй болж байна. Эдгээр 20-той байгаа ч гэсэн Монгол түмэн, Монгол уламжлалаараа одоо гэр гертээ өөрсдөө одоо хянамгаа тийм ээ ийм байдлаар одоо бас энэ уламжлалт зан үйлээ хийх баха. Ер нь Монголын цагаансаар аль биесээр хоригдж исэн үе бол бас суулаад үзэхлээр 1952 онд Монгол улсын одоо ерөнхий зочоо усны насурахад хорьсон юм байл. Тэрнээс хойш ингэж одоо хоригдж байгаагүй. Тэгэхээр бол одоо өвчин вирус тараахгүй тулд мэдээж энэ зөвлөмжүүдийг дахин зүв бах. Харин гэхдээ яг гэр аав ээжтэйгээ золох нь бол Монгол хүний хувьд одоо хэрвээ шоронд орчоогүй юм бол хийг л өстө зан үлийн нэг бахал гэж харж байгаа. Тэгээ баярлалаа. Сайхан шинлэрээ гэж бас энэ дашин. За баярлалаа. Тэгээд өнөөдөр одоо энэ гахаа жилийн хамгийн сүүлчийн хилцүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээ манай өнөөдрийн зочид бол нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт намын дарга Эрдэнэжамин, за доктор Дулан Сүрэн, за Монгол Ардын Хувьсгалт намын ерөнхий нэрмжийн дарга Тулга, за доктор Хэрлэн, за Баянзүрх дүүргийн Монгол Ардын Хувьсгалт намын дарга Өсгөр нар оролцлоо. За та бүхний цаашдаа ажил ус өндөр амжилт хүсье. Үзэгчдээ өнөөдрийн хилцүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Анхаар үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа.